тэмээтэй холбоотой тийм нэг дуу юм уу байсан шүү дээ тийм тэмээ ингийн юм. Тэгээ энэ дурнууд энэ утгаар бас тэмээ тэждэг байсан юм уу гэж бодсон. За энэ нэг микгээ юу ямар вэ тийм машин татаад авч байгаа. нөгөө сумчин 5 гараг тийм дотор бас тэмээ малтай нэг хэсэг бүлгээс байсан. Тэгээд тэр тэмээний соёлын нэг хэсэг нөгөө нийт монголчуудын нэг инг утгалаад тэгээд ботгоо болвол манай хөрийн аяд тоглоод манай хөрийн аяд сонсоод энэ ботгоо авахд тийм боломж байсан тухайд манай хөрийн судалгаанд нэлээд олон хүмүүс ярьж үлдээсэн байна. Гэхдээ хоёр азар хэрэгтэй байсан гэх нэг хэсэг нь болохоор хуурийн аяыг татаад тэгээд авахулдаг. Хоёр дахь нь бол хэрэг хуурч байхгүй, хуурч олдохгүй үед нөгөө монголчуудын аягийг бүхэнд нь хуураа уяад тэгээд салхин дуугаа сонсгоод авахулдаг юм боломж байсан гэж хэлж байна. Тийм. Энэ баасаагүй доктороос асуулт асууя гэж бодож энэ хооронд хүмүүс бодож байгаа. За таны хэлэхэд энэ чулуун цэцэг гонд улсан өвгөн шүү дууны үгийг одоо нууцлсан оруулсан байгаа шүү дээ тийм ээ. За энэ болохоор энэ дараагийн одоо дуутай холбоотой юу ямар учраас одоо сонгож оруулсан бэ гэсэн юм асуулт байна. За баярлалаа. Дараагийн хөрөлхөсний дуу гэж судалгаа хийгээ явж байхад за нарийн хормын ихэнд бол өвгөн шүү хоёр гэдэг дуу дуулнаа гэсэн мэт өвгөн шүү хоёрын урьдчилан нүний судалгаалаас манад нэгэн байгаа. Манай судлаачид мэдж байгаа бах. Тэгээд 2-3 ноотноос хараад за надад бол хамгийн нэгдүгээр би хамгийн ойрхон байх спейс ноот авсан. Чулуун цугшийн дуусан дуун дээр авсан байгаа. Тэгээд нэг нь болохоор за туяа цэцгийн номноор авсан ном дээр байсан та тэгээд чулуун цэцэг докторийн ном дээр байсан өвгөн шүү хоёр авсан. За би бол дараагийн анхудаа ярьж байгаа энэ нутагч гэсэн анхудаа ярьж байгаа дараагийн хоригдлогсны судалгаач гэсэн анхудаа ярьж байгаа. Тэгэхээр номон дээр байгаа судалгаанаас би авсан учраас за бол яг энэ үнэхээр дараагийн хөрөнгөх найрын ихэнд бол өвгөн шүү яг дуулж ийн уу яг одоо нутгийнхаа ардын одоо хорон найрнаар дуулж байгаа үг би нөгөө хэрийн судалгаа хийх учраас сайн мэдэхгүй байгаа. Номны судалгаанаас авсан учраас өвгөн шүү хоёрыг бол ингэж эхлэе гэсэн миний судалгаанд бол ингэж орж ирсэн болохоор би нэг авсан гэж байна. Илтгэгч нартаа бүгдээр баяр хүргэе. Цаашдын судалгааны ажилд амжилт хүсье. Тэгээд цөөхөлөө байна гэдэг бол бас нэг давуу тал. Яг тэр сайхан асуух, ярилцах тийм цаг гарч ийн гэсэн үг шүү дээ бид нарт. За тийм учраас би 3 илтгэгчээс нэг асуулт асууя гэж бодсон. Нэгдүгээрт нь Гамбал доктороос. За танаа энэ одоо соёлын үеийн энэ баялаг хэрэглэгдэхүүн их олон байх шиг, их ариун байх шиг байна тийм ээ. Тэгэд энэ ариун сайхан хэрэглэгдэхүүнээ ямар аргаар одоо судалгааны эргэлтэнд за одоо таны илтгэл бол ингээд энэ таны илтгэлийн нэлээд олон удаа сонссон сайхан байдаг. Өөр ямар аргаар судалгааны эргэлтэнд оруулах тийм бодлоготой ажиллаж байгаа вэ гэж асууя. За хоёрт нь хэмээс өрнөх дэлгэр доктороос тэр шар өнгө байсан тийм шар гэдэг за утга бэлэгдлээ нь бол сайхан тайлбарлаа ойлголоо. Тэгээд тэр авианы бүтцийг илтгэлийн хаягийн нэлээд дурдсан учраас монгол хэлний шар гэдэг үгэнд орж байгаа тэр авиануудын учир холбогдлыг дахиад нэг жаахан тодтогоод өгөхгүй юу? Тэр авиан учир байна уу байхгүй юу? За дараа нь илтгэгч баасан үгээс тэр жороо гэдэг би урлагийн хүн биш учраас мэдэхгүй байна л да. Зүгээр үгийг сайн мэдэхгүй учраас асууж байна. Сонирхоод тэр жороо гэдэг нэг дууны нэр гарсан тийм. Тэн дээр жороно гэдэг бас нэг хэлбэр байсан тийм. Дууны нэрийн хэлбэр. Тэгэхээр тэр жороо гэдэг чигсэн байсан.
Тэгэхээр тэр утга нь бол жороо болж байгаа гэсэн утгатай үг болчихж штэ. Тэр хариалхантын ялгал биш үү гэж асуух гэсэн. Жороо гэдэг дээр одоо жорооны жороо гэж байгаа юм шиг тийм хариалхантын ялгал биш үү гэж тэр нэрийг зүгээр сонирхсан. За ингээд 3 асуулт асууя. За баярлалаа. Асуулт асуусан багш нартай баярлалаа гэдэгтэй. За манайх нэг ингэж ийм зорилготой явж байгаа. Нэгдүгээр нөгөө олон жил болцсон кассетуудаас хуурашаад муудаад интернет тэгж байгаа байлаа тэрийч. Тэрнээс нөгөө ихний хэмжээнд ингээд ямарсан бичээд тэгээд дараа нь бичлэг болгоод сонсоод буудаад авъя гэдэг. Одоо тэр бас миний багцааж байгаа нэг 60-70 хотел байгаа. Тэгээд олон төхөх зорилго нь бол бидний ярьж байгаа. За ингээд боломжтой манай энэ шахаас ярьж явж байгаа, хүнд болох ярьж явж байгаа, би ярьж явж байгаа, бас манай залуу судлаач нар ярьж явж байгаа. Ингээд энэ нэг юм материал байна шүү гэдгийг судлаач нар хүмүүст хүргэдэг гэж нэгдүгээр. Тэгээд яг өдөө гараад бас ярим судлаач нар танаа тийм юм байд юм байж тэгээд бас яваад байгаа юм. Хоёрдугаарт нь боломж гарвал одоо ингээд буулгад бэлэн болсон материалаа хэвлүүлэхийг оролдоод байгаа бид нар бас. Жишээ нь одоо айлын доктрин тэр өдөрцөн нөгөө гайхамшигт Монголууд тэр номдууд бид нар бас хэдэн дуу ноцтой дүүхтэй нөгөө үйлчлэгчдийн зүрх төвчтэй байгуулсан. Одоо тэгээд яг хөө хэрэг нэгдүгээрт нь тэр интернет тарихыг оруулж байгаа бид нараас. Энд дээр одоо манай мэдээлэл технологийн залуучууд ажиллаж байгаа. Аль болох хэсэгцэн янзлаа тэгээд тэр интернет байршуулыг захин болгоод хийгээд энэ ажил эхлээ явж байгаа. Тий. Алтан сүхний залуу гол хариуцсан явж байгаа. Гайхамшигтай явж байгаа бас нэр юм болохгүй гэдэг тэгж байгаа. Хоёрдугаарт нь энэ бүх буулгасан материалуудаа одоо дутууч гэсэн ингээд ихний ээлжид хэвлүүлээгээд тий. Энийг одоо манай дараагаар хариуцаад төсөн ингээд хөлсдөд. Энэ одоо бол уг гайхамшигтай байсан чинь ингээд жаахан танагдаад байна шүү дээ. Тэгээ хүлээгч ерөнхийд ингээд кимлэх бий болчихж байгаа. Ийм маягаар л явж байгаа. Цааш нь ажил хийх зүйтэй, уншиж зүг юм зүйтэй. Тий, баярлалаа. За баярлалаа. Энэ хэлний аваа өнгөний шүтлцэн хоёрыг л одоо судалсан юм судалгаанууд байна л да. Манай Орос хэлний, Монгол хэлний тэрийг болохоор ерөнхийдөө монгол хэлээр ярилцдаг, орос хэлээр ярилцдаг ард түмний дунд ингээ хооронд харьцуулсан хэд хэдэн тийм судалгаа бол явуулдаг хамтарсан төслөөр. Тэгэхээр энэ монгол хэлний авийн энэ өнгө илэрхийлэх тийм давтамж, тийм судалгааг туршилттай зөвөр ингэж судлаад тэгээд Ж авийн шар өнгөийг илтгэхэд байх гэсэн тийм Ж авийн шүү. Тийм болохоор нь одоо жаахан шарга жижигхэн шаргач гэдэг юм тэр Ж өсгч нь бас тэр шарга гэдэг өнгөө бас тодтогч байгаа болов тэгээд ардын дууны жишээнээс харахаар бас давтамж нь тийм байгаад байгаа байхгүй. Яг их давтамжтай. Тэгэхээр энэ монгол хэлний арай ямар нэг өнгө илтгэж тэр Ж бол шар өнгөтэй холбоотой гэдгийг холбож харж үзье. Тэн дээр зөвлөө. Тэгээд энэ шар өнгөний одоо тэр угсаал тэгэл энэ утга соёлын хүрээтэй холбоод үзэхээр тэгэл юунууд гарч ирээд байл дээ. Тодорхой баримтууд тэр хоёр дүгнэлт бол давхцаад байгаа байхгүй. Тэгээ шар мөрний өнгө бол давтамж ихтэй тэгээд одоо зөөлөн сэтгэлийг тайвшруулдаг ч гэх юм тэр талаас одоо нэгцээд байна. За одоо нэг хоёр асуулт байна. Яасан би Басгүй доктороос би яг асуух гэж байсан. Тэгвэл хамтруулаад асуучих уу? Асуултад тавьчихлаагээд зэрэгцүүлээ хариулж байна. Нэгдүгээр нь Басгүй доктороос би тэр хөөлгийн дуу гэж хэллээ шүү дээ, тийм ээ. Тэр хөөлгийн дуу гэдэг бол баруун монголчуудад ялангуяа их түгээмэл хэрэглэдэг хөөлгийн гэдэг нэрээр бол хэрэглэдэг л дээ. Тэгэхээр энэ даргаангчууд яг хөөлгийн дуу гэдэг нэрээр хэрэгжилж байна уу? Хэрвээ хэрэгжилж байгаа бол энэ нөгөө ойрд сахар соёлын халах соёлын нөгөө нийлэгжилтийн дунд
тэр ойрд хэллэг ингэж хадгалагдав эсвэл өөрөө зүгээр тэр баруун Монголд хэлдэг хэллэгийг энэ ойлгуулснараа хэлчихв гэсэн нэг асуулт. Тэгээ энэ хоёр асуултанд хариулсны дараа нь хоёр хүнээс бас асуулт байгаа. За юуны өмнө асуулт тавьсан докторудаа баярлалаа. За эхний асуултыг хариулъя. За найрын үеийн дуун дээр жорон гэдэг дуу байна. Тэр жорон гэдэг дуу ч бас хоёр үгээр хэлэгдээд байна да. Утга нь ямар учиртай юм болоо гэдэг тэрийг зэн. За би юм судалгааны хавцаа тэрийг бас анзаарч байсан. Яагаад нэг нь энэ жороо нэг нь жороно гэж байгаа юм болоо. Тэгээ дууных нь үгийг харахаар бол адилхан байж байгаа. Адилхан хэлж байгаа. За тэгээд манай Монгол ардын дууны бас нэг онцлог нь байж байгаа. Та бүхэн өдөр мэднэ. Тухайн дуу бол шүлгэн ихэхдээ дандаа дууныхаа нэрээрээ эхэлдэг бас та бүхэн мэдж байгаа. За жороно ч гэсэн мөн яг адилхан жороно гэж хэлж байгаа. Тэгэхээр энийг бол би одоо энэ жороно мөн гэж бол би өөрөөр хэлж чадахгүй юм. Яг л нэг дуу ах тухайн одоо нутаг дотроо энэ одоо жишээлбэл дараагийн нутгийнхаа бас энэ сумдаа газар нутгтаа бас арай чахчих өөрөөр хэлжсэн бол түрүүний таны хэлсгээр жороно бас жороноос байж болно гэсэн би бас дотроо өөрөө тийм бодолтой байсан. Тэгэхээр би нөгөө Монгол хэлний хүн арай зөв хүн биш учраас нарийн сайн мэдэхгүй юм. Ер нь бол утга нь бол адил болов уу гэж бодож байгаа. За яг л энэ дээр би нөгөө үгийг оруулаагүй номон дээр бол үг нь бас элтгэл дээр бол оруулсан маа яа бол PPT дээр бол бас оруулаагүй тэгээ явцсан маа шүү тэрийг тийм. Хоёрт нь долгор сургууль докторийн асуултанд хариулъя. За даргаанга хөрөнгөний одоо найр жаргах үеийг бол бас найр жаргах үеийн дунд дараад болон за найр жаргах үеийг бас хөөлгийн дуу гэж нэрлэдэг гэсэн байна. За яг энэ хөөлгийн дуу гэдэг бол би өөрөө найр жаргахыг хөөлгийн дуу гэдэг ч юм уу гэж бодож бол бичээгүй байгаа юм. За энийг бол номны судалгаануудаас харахад зарим даргаангийн зарим нутгуудад энийг бас хөөлгийн дуу гэж нэрлэдэг гэсэн бас ингэж бичиж тэмдэглэсэн байсан. Тэгээд тэр бичиж тэмдэглэснийхэн дараа за найр жаргах дуу бас хөөлгийн дуу гэж бас нэрлэдэг юм байна гэдэг утгаар нь би бас оруулсан байна. За баярлалаа. За баярлалаа. Дараагийн асуултны Пак профессороос нэг асуулт Ямнам их сургуулийн Пак профессороос нэг асуулт байна. Юу гэхээр зэрэг та даргаан дууны ялангуяа чимэцэг ягшил тэмдэглэлээс судалж илтгэл тавьсан. Тэгээд ер нь солонгосын тийм урт төст дуунд яг одоо чимэцэгийн Монгол нот гэж нэрлэдэг байгаа ийм их шиг тэмдэглэлээс ийм маягийн их шиг тэмдэглэлээс солонгос одоо юунд байна уу? Дуучдад яг дуулаач өөрийнхөө дуулах арга барилыг тодорхой илэрхийлэхэд тулд нэг ийм их шиг тэмдэглэлээс үүсэдэг шүү дээ. Багшаа баярлалаа. Солонгосоос энэ хуучин нот бичээ янз бүрийн байгаа. Янз бүрийн байгаа. Шарын чимэцээ нот ин식 солонгосоос буран шашны дуу хогцинтэй 조금 адилхан байна. Их тэмдэглэлтэй яг адилхан солонгост бол бас байгаа эртний нот тэмдэглэлүүд нь байгаа гэж хэлж байна сая тий. Тэгээд тэр нь бол ихэнхдээ тэр тэмдэглэгээнүүд нь болохоор солонгосын бурхан шашны дуунуудад бол их шиг тэмдэг сая чимээ ясын их шиг тэмдэг адилхан төстөөнүүд нь бол байгаа. Гарро жоохон 치맥을 알았어요. 노가라 이런 식으로 이게 아찔한 좀 뭐 이런 식으로 조라탄 노트 비직 바이가 솔롱고스 은데스니 아르티 혁짐은
시원하게 부어가 있어요. угаасаа хийсэн нийт тийм тэмдэглэл байгаа гэж байна. Хувь хүн бол тэгэл тэмдэглэхгүй л гэж байна л да. Тийм системтэй байгаа. 침체가 수면할 수 없다가 19세기부터 Тийм. За бүгд тайлбарлаад ингэж хэлж байна л да. Чимэцээ гоё одоо сая үгийн уртын дугуйл бол заавал 5 шондноор тэмдэглэх хэрэггүй гэдэг өөрөнд тэмдэглээс гаргацсан байгаа тийм. Тэр бол би бас нэг талаараа зөв гэж бодож байгаа гэж хэлж байна л да. Нөгөө талаас солонгос бол яг 19-р зуунаас эхлээд одоо уртныхаа эртнийхээ дууны тэмдэглэх бүр албан ёсны системд оруулсан тийм нот байж байгаа. Тийм дараа магадгүй бас юм хэлбэрт явах боломж гарах юм бол би солонгосын тэр эртний одоо нот тэмдэглэлийн зоосон тэмдэглэлийн талаар бас би тавьжуулна болох байхаа гэж бодож байна. 솔로코스 야뽕 배가 노트 비치 배가 호칭 노트 비치 За сайн мэцгаанаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд Сүхбаатар аймагт болж байгаа энэ сайхан эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирж өөрсдийн бүтээлээ танилцуулж байгаа мөн бусныхаа бүтээлийг сонсож шүүж байгаа та бүхэнд эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье өрөөё. За намайг Отгон Бэмбэ оюутан гэдэг. За би бол одоо өвлөнтэйгч тэгээ мөн судлаач юм хүн байгаа. Тэгээ эмч мэргэжилтэй. Гэхдээ уртын дуг бол 5 настайгаас эхэлж дууссан. Тэгээ одоо судалж явж байгаа юм байна. За тэгээд маш сонирхолтой илтгэлүүд тавигдлаа. Үүн дотроос би нэг 2 илтгэлээс бас сонирхсан зүйлээ асуумаар санагдсан. За тэгээд 2 дугаарт илтгэсэн шинжилгээ ухааны доктор Бацай доктороос би асуумаар Монгол хэлний зүүн халахын даргаанг салбар аман аялал түүний Монгол хэлний шинэ үн зэнгис тийм ээ энэ сайхан илтгэлийг сонирхолтой илтгэл байсан. Тэгээ энэ дотроос яг даргаан уртын дууны шүлгэнд орж байгаа тийм ээ үг тэр хэллэгүүдэд яг энэ одоо таны судалгаанд давхцал үүсгэж байгаа тэр хэлбэр байсан уу ямар үгэн дээр илүү их гарч ирсэн бэ тэ тэрийг бас яг энэ үл яг даргаан юм аа тэ энэ үл яг баруун Монголын юм аа за энэ бол одоо юу гэдэг даргаагийн бас үүслийн нөгөө хэл зүйн үүсэлт нь бол ийм байна гэдэг юм яг давхцлыг гаргаж ирсэн тийм сонирхолтой бас туршилт байна уу одоо ижилсэл байна уу гэж асуумаар байна. Тэгээд энэ бол бас бусад одоо аялгуутай дуунуудыг юм уу тий борчхонд юм уу эсвэл говь шахаад юм уу ямар байдгийг гэдгийг цаашд бид нэр судлах юм сонирхол төрүүлсэн учраас энэ тал дээр бас тодтгол авахыг хүслээ. За хоёрдугаарт нь бол одоо таны одоо илтгэлээс яг одоо бас нэмээд өнгөний жишээлт ялангуяа дариг ганх дуун дээр тэр өнгөн дээр өнгөний жишээл шүлгэн дээр нь яг ямар дуунуудын шүлгэн дээр нь илүү байна вэ? Одоо жишээлбэл шаргатай дуунуудтай байна гэж яриад байна шүү дээ тий. Гэтэл яг шаргатай дуунууд нь зарим нь бас нөгөө түүх жарийнхаа хувьд бол бас яг юм найр наадмын тухай ч юм уу сайн сайхны тухай дуунууд бас байдаггүй шүү дээ тий. Тэгэхээр яг энэ дариг ганхын дуун дотор энэ шарга өнгөтэй бун шаргал өнгөнд нь юу илүү түлхүү байна вэ гэдэг талаас сонирхох юм өслээ. За баярлалаа. За тэгээд шууд хариултаа. За би дуун дээр судалгаа хийгээд шүү яг нэг хэлье. Тэгээд энэ битүүрийн номны тэр түүсэн мянган үгийг бол би биш Чимцээ яваа түүсийг. Тэгээд Чимцээ яваа өөрийнх нь түүгээд ингээд зүгээр галиг малиг оруулаагүй кириллээр бичээд ард нь тайлбарлаад гаргацсан байсан тэр номыг нь хэл шинжилгээний одоо боловсруулалт хийгээд олон улсын галигаар галиглаад тэгээд ерөнхийдөө хэл шинжилгээний одоо талаас нь илүү ажиллаад ингээд гаргасан юм байна. Тэгээд тэр ингэж ажиллаж байгаа юу явцад надад олдсон тийм одоо яг Монгол хэл шинжил сонирхолтой байдаг тэр өгнүүд жишээнүүд гараад ирсэн учраас маш их анзаарч ярьж аваад тэгээд тэр өгнүүдийг одоо хэл шинжилгээний хувьсал хөгжлийн авианы үүднээс тайлбарлсан. Тэрнээс биш би дараахан өөрөө ч дараахан хүн биш тэгээд сайн тийм үг төвөрлөх юм судалгаа хийгээгүй ерөөсөө бэлэн Чимцээгаа өөрийнх нь одоо материал дээр ажиллаад хэл шинжилгээ боловсруулалт хийхэд өөрөөр хэлбэл төв халах хүний нүдээр харахад ийм олзолсон. Тэгэхээр одоо ийм сайхан
баялаг айлгой юм байна гэж би өөрөө мэдрэхийн зэрэгцээгээр энэ одоо илтгэлийг бичсэн байгаа юм. Тэгэхээр цаашид бас тэгж одоо энэ дуунуудаас нь үг төвгөл өшөө гоё бас сонин содон юм гарч ирэх юм байна гэдэг санааг харин өөрөөсөө авлаа, баярлалаа. Ерөнхийдөө Монгол ардын дуу, ер нь дуунд бол өнгө янз бүрийн өнгөнүүд их илэрч байгаа. Яг хоо сая замд явж явах нэг ажиглагдсан зүйл болохоор энэ зүүн тишээ болоод ихээр цэгийн цагаан, шарга, жаахан тийм өнгөлөг адуунууд харагдаж байна. Манай баруун тишээ бол одоо хээр алдар ч юм уу тийм зүйл их байдаг байхгүй. Тэгээд угаасаа даргангийн дунд шаргацсан бол зөнгөлж байна. Тэгээд бус цэсмүүд одоо айлч үндэстэн дагалдах байдлаар 2 3 дугаар ивент бол явж байгаа. За энэ болохоор яг дархан гэдэг тоочныг судалгаа гаргаагүй. Ерөнхийдөө Монгол ардын дууны Яцкаускогийн ном над дээр бэлэн их материалаараа байсан учраас би тэн дээр нэг тоон боловсруулалт хийсэн байхгүй. Тэгэхээр тэн дээр бол тэгж болж 13 хөлгийн дуун дээр бас шаргамөр 3 хөл нөгөө Яцкаускогийн ном дээр 2 дээр явж байгаа. Бурадардын дуун дээр 5 дээр явж байгаа. Тэгэхээр энэ шаргагдсан бол угаасаа монголчууд одоо хүндэтгэж үзэх ийм өнгө хөвөршгүй алттай холбоотой юм өнгө учраас тэрийг бол одоо хамгийн эрхмэлэн дээддэг хүндтгэдэг зүйл дээр яаж вэ? За яг шаргагдсанаар эхлүүлдэг найр өрн бол олон байгаа хаа. Тэгээд дархангууд нарийн шаргад эхлүүлдэг юу вэ? Тэгж хийсэн. Тэгээд бусдын хангалттай байдлаар байгаа. Яг энэ ардын дууг аваад үзэхээр морьтой холбогдсон өнгө болвол тэгээд өнгөцсөн болохоор морин дээр хэлүүлж чаддаг шүү, гардаг юм байна. За би бас нэг 2 3 хүнээс асуулт авсан. Яг л ахмаш сэтгэл хөдлөж Бацаагчийн хэлснээр хэдүүлэхний хуралдаж байгааг нь даваад бол үнэхээр их юм байна. Надад өнгөлөх боломжтой байна. Тэгээд нэгдүгээр би Шилэн ухааны академийн физикологи үргэлжлэнгийн Шилэн ухааны доктор Бацаагчид маш баярлж байна. Тэгээд таныг ингээд тарих судлал руу орсонд маш баяртай байна. Таны судалгаа бол үүж биднэрт ойлгуулсан байх гэхээр хүмүүс бол яг дарга угсаапны зөв хувьд бол янз бүрийн хүмүүс ирээд ингээ бүрэлдэхүүн тогтсон үндстэй ингэж хүмүүс үзэж байгаа. Дээрэс нь бид нар ч гэсэн одоо 200 тэгээ Бадмаа оюун тодорхойлт бол үнэхээр гоё тодорхойлт. Тэрийг би 2014 онд Бадмаа оюун зөв дарингийн содон сондөр ихтэй анх уншиж ирсэн. Тэгээд тэрнээс өмнө бид нар дарингийн содон сондөр хийгээд юу ойлгосон бэ гэхээр энэ олон одоо ойрод тэгэл баруун Монголоос өвөлт хүмүүс ирээд сухаас өмнө энэ нутагт хин ч байхгүй зөвхөн тал байсан юм уу гэдэг ийм асуултанд бид нар гардаг. Тэгээд тэрний аюу уг сурвалжийг таны илтгэл гаргаж өгсөн. Таны илтгэл бол бидний дарингийн одоо зарим хүмүүсийн хоолдог бидний докторийн хэлний ч юм уу нутгийн айлгын дотор өвөг монгол хэлний язгуур байна. Буюу 13 дугаар зуунаас өмнөх үеийн монголчуудын хэл ярианы аялгау өнөөгийн бидний даринг нутгийн айлгын дотор байгаа гэдэг энэ элементийг би ойлгож авсандайг баяртай учраас эхлээд танд талархал илэрхийлье. За тэгээд би бол яг энэ подкаст асуулт асуугчаас асуултыг яг адилхан доторсрон багш асуусан учраас алгаслаа. Одоо харин хин өрнөх дэлгэрийн илтгэлийг би яг сүүлд хэсгээс нь сонссон. Гэхдээ би ганцхан зүйл хэлмээр байна. Дарингад нэг юм ажилласан зүйл бол алтан овоо гэж хэлдэг. Алтан овоо. Алтан гэдэг үгийг маш их хэлдэг. Гэхдээ тэрийг адуу мал ч юм уу ингээд ахуйн хэвлэлд орохоор шаргал ч юм уу гэж хэлээд байдаг. Энэ магадгүй хүндэтгэлийн хэлбэрээс хэрэглээний хэлбэр рүү ч юм уу шилжгээрээ утга өөр болж гин үгүй юу. Дээрэс нь бас нэг за би одоо хүний санахгүй нэг хүний илтгэл яг энэ алтан гэдэг үгийн хэрэглээ соёлын бас улбаны тухай бас их сонирхолтой илтгэл тавьж байсан учраас таны дараагийн бас нэмэлтэнд юм орчих болов гэж бодож ин тэгээд алс хол ховдоос ирээд энэ сайхан илтгэл тавьсанд баярлалаа. Тэгээд би Баасаг докторийн илтгэлийг би уншсан. Тэгээд тэнд нөгөө хөөлийн дууны тухай ярьж байгаа. Сая бас хамгийн сонирхолтой нэг юм 7 сарын багш бас баруун Монголд байдгаа гэж яг хөрмийн хөөлийн дууны шүлхийг олж унссан уу? Баруун Монголын бас ямар байдаг болоо? Манай дарингад бол ингээд найр дуусахын үед хөөлийн хундагны үг хэлдэг. Тэгээ энэ бол юу гэж хэлдэг вэ гэхээр найр дууслаа шүү одоо та яваарай гэдгийг маш цэвэрхнээр
мордохын хундаг 3хан шүү, моринч 2хан шүү гэд ингээ хэлдэг нэг юм урт шүлэг байдаг байхгүй юу тийм. Тэгэхээр ийм хөө шүлэг бас баруун Монголуудад байдаг байна уу гэдгийг сонирх ёо. Баярлалаа. За баярлалаа. Асуулт тавьсан баярлалаа. Магадгүй би энд бас та хэдээс бас яг энэ дотоод нь ирчээд бас нэг энэ нутгийнхаа одоо хормын ясаа нэг сайн мэддэг юм шиг бас тийм байдлаар яасан илтгэлийг тавьсан мажуу тэндээс бас хүлчил өчиг би бас өөрийнхөө илтгэлийг харчаад бас дутуу дулмаг болсон баха гэж бас бодож байгаа. Яг бол яг байгаа газар дээр нэрч бас шинжлэх ёстой. Тэр бас хугацаа бас надад нэг баг болсон 20 төгрөг бас дутуу байсан. Тэндээс хүлчил өчиг. За хөөлийн тухай найр жаргах дууны үед бол за ихэнх яг түрүүн долоосрын доктор хэлснээр баруун нутгад бол бас нутаг нутагтаа зарим хөөлийн дуу гэж зарим зүйл би жишээлбэл өөрөө баруун говьтай хүн байгаа. Манай тохиол бас хөөлийн дуу гэж хэлэхээс айгүй найр жаргах дуу гэж бас хэлдэг байж байгаа. Тэгэхээр би зүгээр тэрийг өөрөөр бодоход за энэ нутагт бол бас найр жаргахыг бас хөөлийн дуу гэдэг юм байна гэж хэлсэн. За хөөлийн үг бол байдгийг би бод мэдсэн тэрийг бол даргаангад байгааг мэдж байгаа. Тэгээд би түрүүн та нарт анзаарсан бол даргаанга дээр зүгээр надад судалгааны явцад анзаарсан юм энэ даргангачууд гэдэг энэ одоо яснууд бол яг тэгэхээр хорин дээр маш их цэцэн цэлмэн хүмүүс юм уу даа гэж би бодоодсэн. Их цэцэн цэлмэн хүмүүс юм уу даа. Ерөөл магтаал нь яасан их байдаг юм бэ? Яасан уран цэцнэр ерөөл магтаал гэдэг юм болоо. Тэгээд ерөөл магтаас илүү одоо уртын нуу надад нэг арай багтуулагддаг юм болов баг байдаг юм болов гэсэн тийм бодол төрж исэн. Тэгээд хөөлийн дууны тухайд бол би үгийн нэг мэдээс яг тэрэндээ бол би оруулаагүй. Яг бол би зөвхөн хөрөмжөг басны дуун дээр нь илүү зөвхөн анхаарал тавиад дууг нь илүү олгонсон гэсэн тийм бодлогоос судалгаа хийжсэн учраас би хөөлийн тухай дууныг өст тийм сайхан тогтож нарийн хараагүй шүү гэдэг уучлаарай. За нэмээд хэлвэл та хэрэг дахиад судалгаагаа өргөжлөлвөл чимцээ хэмжижсэн магнит төрөнийг би найрын дуу болгож байгаа гэж хэлчихсэн. Одоо сүүлийн үед би нанда хорим найранд орчиход одоо магнит төрөний дуулж байгаа, эхлэнтэнд дуулж байгаа гэж ингэж ярьсан шүү. Тэгж ярьжсэн. Тэгээд нөгөө энэ нь өөрөө хүмүүст нэг баяр баясгалан өгч байгаа гэдэг утга аз жаргалыг одоо урьж байгаа гэсэн юм утга байгаа. Тэгээд саяхан би нэг юу архив дээр нь суугаад тэгж юм ярьчихсан. Та дараа өөрөөс нь авчихсан тий. За баярлалаа. Тэр алт бол шарга төсөнтэй, шарга өнгөтэй бол холбогдож байгаа. Угаасаа алт өөрөө өнгө шар. Тэгээ алтан овоо шилийн богд гэдэг энэ даргангчуудын одоо бол шүтэн. Даргангчуудыг Монгол төвний шүтэн. Тэгээ энэ алтан дээр овоо гэж одоо ингэж эрхэмлдэг. Манай одоо Миндойгоо номон дээр бол одоо энэ талаар их сайхан дом өгүүлэмжүүдийг ингээ өгүүлсэн байгаа. За тэр саяны хиний мөнгө насгийн хэлдгээр тэр хэрэглээний утга руугаа орох тэр шар юм уу шарга алт гэдэг юм ахуй руугаа орохоор тийм утгатай байж ажиглаж болно. За ер нь Монгол утга соёлдох тэр алтыг бол одоо бүр тусгаалan авч ингэж судалсан бас судалгаанууд байдаг. Энэ манай хурал дээр ирэхээс энэ хин Надежда Окотникова гэх юм бэлээ. Тэр хүн болохоор яг энэ Сибирийн аман зохиолд байгаа тэр алтны алт гэдэг юм. Одоо Монгол аман зохиолч гэсэн алттай холбоотой алт хөнгөн үгүйсэхгүй бол үлгэрдэг үгүйсэхгүй бол зөндөө юм байна. Гэхдээ тэрийг хамгийн хүндэтгдэг, хамгийн эрхэмлдэг юмтайгаа л ингэж зөвөрлөж ингэж хэлсэн юм тохиолдлууд байгаа. За тийм микрофон ирсэн дээр одоо бас Бацаа доктороос нэг асуулт асууя. Энэ би бас 2-3 илтгэлийг сонссон. Манай баруун бүсд очиж бас илтгэл тавьсан. Ер нь өөрөө их тийм ууггүй хөдөлмөрч хүнээс гадна бас их айгүй мэдрэмжтэй судлаач юм байна. Мундаг юм одоо их хаана очисон тэр газрынхаа онцлогийг бол одоо илрүүлж гаргах чадчихээн. Одоо нутгийн аялал судлал бол энэ нэг гатуу багш гэдэг байсан. Монгол туйл бол миний гарын хаалган дээр байна гэдэг шиг нутгийн аялал судлал бол одоо манай Бацаа докторийн гарын хаалган дээр байгаа юм байна. Тэгээ сая тэр энэ даргангчуудын нэг угсаатны бүрэлдэхүүнийг танилцуулахад ойрдуудын нэг ясны нэр шилэх байлээ л дээ. Мэдээж одоо 100-аас дээш жил бол мартдаг. Тэгээд ойр аялгауны үг мүг тиймэрхүү юм таарал дуу гэж асууя. За. Би одоо мик авахгүй та
санаж бүр яриас чи. Өөрөө ярьж. За их баярлалаа. Одоо зөндөө хитэн хэлээд их баярлж байна. Гэтэ урам үнэлэхээс илүү урам надад харилж байна. За тэгээд ойлт одоо бол тэр яг түүхэндээ угсаатны зүйн талаас бол халах захар аюус ингээд бүрдсэн. Тэгээд ойр халахын дайны үеэр тэр дайнтай холбоотой бас олзлогдох гэсэн юм уу эсвэл тэр малаа туулж ирсэн энэ тэр тийм хүмүүс ойртууд энэ юутай даргагчтай энэ нутагт нийлсэн тийм түүхтэй юм билээ. Тэгээд тунгуугаас ахвалаа л өгнөд байлээ. Одоо данхыг тунгуу гэдэг тийм. Тэгээд тэр аг язгууртай өгнөд бас олдсон. Мааю зэнтэргээд бас нэг ганц нэг одоо хар гаралтай өгнөд олдсон. Тэр аг язгууртай өгнөд бол их олдсон надад санагдсан. Бүр тэр алтай язгуурын бараг язгууртай тийм өгнөд ойртод их олон байдаг. Дарга ангад бас нэлийн хэд байсан. Тэгээ тиймэрхүү өгнөд бол одоо хүртэл байна лээ. Аа за баярлалаа. За, төвчгүй өөрөө танилцуулж би Монгол Улсын хурлын авсалт зураач артай болдог судлаач Баатар Чичүү байна. Би энэ дээр солонгос төвтөн энэ хүмүүс нэг асуулт асуух гэдэг. Энэ бол нэлээд томог яг тэгвэл аливаа нэгэн ард түмний томог зүйн дотор бол нэг юм сонирхолтой баримт байгаа. Энэ яг бол 1996 онд Солонгос Монгол хоёрын баяр багшийн хийсэн экспедиц дараагийн сүмтийн дөрөв гэдэг газар археологийн судалгаа хийх явцдаа манай энэ ардын хурлыг бас асуудлаас баяршаан гэдэг хүнтэй хамтарч хийж байгаа нэг домог зүйн тухай дуулаад тэр домог болонгуудаа сонирхолтой домог байна л да. Манай даринад гуйлан босож байсан гэж ярьдаг. Гуйлан солонгосоо гуйлантай холбоотой эртний гуйлантай холбоотой бас сүмийн төр хүртэл олцсон байна. Тэгэхээр танд нэг баримт нь болохоор нэг цэрэгч явсан хол явсан эр нөхрийн хүлээсэн нэг бүсгийн тухай домог дуу манай энэ дарингийн сүмтээс олцсон тэр нэг мөн хүн чулуу одоо манай дарингийн хүн чулуу байдаг шүү дээ. Энэ хүн чулуу болохоор нэг сонин домогт тэрнээс уулж тэр солонгос эдэмтэй энэс судалсан байгаа. Мэдээлэл хийсэн байгаа. Яг ба тэр чулууг одоо өдөр өвчөж шөнө болгоод босчихдаг гэсэн тийм домог байна. Тэгсэн солонгост бас нэг эр нөхрөө зэрэгч явуулаад тэрүүдэд зориулсан дуу артгаа энэ дуу дарингийн энэ домог хувьдтай нэг шүтэлцээ байна. Тэр 96 оны Монгол Солонгосын хамтарсан судалгааны хамгийн ард дээр энэ дууг бүр бичсэн байна. Яг энэ дууны үгийн юутай бичсэн байна. Тэгэхээр энэ дарингийн одоо ард түмэн 1600-аад оноос өмнө дарингийн нутаг дээр тайлагдахын асар том газар нутаг байсан бол одоо тогтоодч байна. Ялангуяа хатгатай холбоотой асар том онгон нутаг байжээ. Тэгээ одоо бол ер нь эрдэмт судлаачдад энэ дарингийн одоо энэ 5-7 бусд хасаас олдож байгаа археологийн толгорд энэ дарингийн энэ нутаг дэвтэрийн соёлт тайлгад ахлагын үеийг дамжсан тийм ард түмэн байсан байна гэдэг нь одоо үндсэндээ эрдэмтдийн санал нэгтэй байна. Тэгэхээр энэ дууны тухай дуусан ч юм уу юм байвал энэ дарингийн эртний домог зүйтэй холбоотой хэлзүй энэ түрүү нэлж байгаа би бол хондоо жоохон урагшлуулах гал байна л та. Одоо тэр үед нь ямархуу тэр дуу ер нь бас тэр эрдэмтдийн сонорт ороод эмгэгтэл дээр гараад ирсэн энэ одоо юм та нар нь үзэж бас энэ өмнөхөр дарингийн нутгаас олсон сүмтийн дөрөвд байсан тэр хүмжүүлэн өгшөө бас тэр чээж өгөө тэр бас хүмжүүлэн хөрөг урлыг шүтдэг тэр усын тул бас нэг ардын дуугаар дамжсан нэг тийм домог зүйн холбоо байна уу гэдэг дээр нэг асуулт асууя гэж бодсон. Тэгээ хоёрдугаарт бол би зүгээр ардын урлын мөнгөн урлын судлал үлдээ. Энэ мөнгөн урлын дарагчдын мөнгө урлах технологи дотор чинь мөнгө хөгжим шиг гоё айлгнууд байдаг л да. Ирээдүйд мөнгөн урлаг тэр чигээрээ хөгжим шүү дээ. Ерөөсөө тэр бүх одоо ирээдүйд байна одоо хөгжим бай. Тэр дарингад мөнгөн урлаг хөгжих явц дотор бас энэгээр одоо мөнгөн урлын одоо дарагчдын энэ Монгол дарагчдын юутай бас энэ судлаачид бас тийм нэг хөгжмийн одоо талаар явсан нэг ойртсон тийм одоо судалгаа хийсэн бүтээлүүд байдаг болоо
гэсэн нэг тийм асуултыг тавья. Одоо энэ илтгэл явсан та бүхэндээ үнэхээр баярлж байгаа шүү. Дарингийн ард түмний энэ гоё түүх ийг одоо судалж, энэ дууг судалж бас дэлхийн олон нийтэд хүргэж байгаад та бүхэндээ үнэхээр баярлж байгааг илэрхийлье. 자, 바이리마. 1996년도에 조사 보고서는 한국에도 보고되고 한국의 도서관에서도 있고 개인적으로 갖고 있는 것도 있어서 알고는 있고 지금 이와 같은 이야기가 내몽골 쪽에 조사할 때도 들었던 전설과 도목이 있기 때문에 지금 말씀하신 상황은 우리가 여기서 간단하게 이야기할 게 아니라 계속 이런 학술 대회를 주최하면서 서로가 계속 정보를 공유해서 더 발전적인 다리강가의 그 역사 문화를 더 이해해 나가야 되지 않을까라는 생각이 듭니다. Тийм таны асуултанд за таны 1996 онд байсан тэр солонгос амьдарсан судалгаа нэхэрээ судалгааг талаараа сайн мэдж байгаа. Энэ бол солонгостоос одоо солонгосын нөгөө соёлын үүдээс хадгалж байгаа. материалыг хадгалж байгаа. хувийнхаа миний өөрөө хувийн архивч гэсэн энэ талаараа хадгалж байгаа. Энэ судалгааны талаар сайн мэдж байгаа. Тэгэхээр өнөөдөр таны асуусан асуултууд яг би өнөөдөр ингээд асуулт чинь шууд хариулаад өнгөрчих юм бол амархан асуулт бас биш гэж бодож байна. Энэ бол нэг удаа биш нэлээд удаагийн өнөөдөр шиг ийм хуралдаанаар тийм ээ эрдэнэ шилжээний ийм хуралдаан байнга яригдаад тэр ярьсан ярианаас ирээд дүгнэлт гаргаад энэ бол ингээд явагдаад хөгжөөд илүү дэлгэрэнгүй цаашаа нарийсаад явах ийм асуулт ийм одоо хариулт гэж бодож байгаа. Тэгэхээр тэгж явах хаа гэж найдаж байна гэж. 그래서 가장 중요한 거는 오늘 그 치매체를 중심으로 해서 바로노르트에서 국제학술 대회를 처음 여는 거지만 내가 몽골을 25년 동안 다니면서 이렇게 본토에서 국제학술 대회 하는 건 처음이라고. 그래서 이것이 계속 장기적으로 바로노르트뿐만 아니라 다리강가에서도 국제학술 대회를 할 수 있도록 여기 있는 이쪽 지역의 도민들이 힘을 좀 모아보세요. 저도 돕겠습니다. Тийм за би ерөнхийдөө Монгол судлалыг бол 20 жил 20 гаруй жил бол нэлээд хийж байгаа. Тэгээд намайг 20 гаруй жил хийж байгаа хугацаанд одоо шийдэл Монгол судалгааны хийж байгаа хугацаанд өнөөдөр яг хөдөө орон нутагт Монгол улсын тийм ээ ингээ хөдөө орон нутагт ингээ хийж байгаа олон улсын судалгааг өнөөдөр би анхудаа гэж бодож байгаа. Тэгэхээр энэ нутгийн ард түмэн энэ нутгийн хүмүүсээс бүгдөө энийг ингээ таслаад зогсохгүй хоошдож гэсэн ингээд иймэрхүү судалгаа ганцхан дараа хангад биш. Бас өөр Монголын газар нутагт бас ингээд байнга хөгжлөө явал бас цаашдын бидний судалгааны хөгжил энд бас нэгэн тус нэмэр орох байгаа. Энэ датаач гэсэн би туслахад хизээ туслахад бол бэлэн байгаа гэж хэлж байна. Тэгээ эхний хэлсэн нэр бол за өнөөдөр бол яг Чимэцээ энэ дуушныг бол энэ дуушны нэрэмжит за энэ дуушныг тухайн ийм одоо үйл ажиллагаа явагдаж байгаа учраас энэ дараагийн нутгийн бас ард түмэн бүс нутгийн ард орнууд бол бас энэ хүний тухай бол өвшөө илүү зайсан судалгаа хийх байгаа гэж бас найдаж байна. 중요한 거. 치매체 노트의 책에 중요한 거 얘기를 합니다. Түрүүн одоо Бацай доктор асуусан энэ олон улсын доктор асуусан асуулт нь нөгөө яг Чимэцээ хаан тэр их тэмдэглэлийн тухай энэ яа гол юм хэлхий мартсан гэдгийг нэг хурдан шиг хэлж байна. 그래 түрүүн хэлсэн байгаа. Тэгээ тэн дээр юу хэлсэн гэхээр тэмдэглэлийн за Япон солонгосуудад бол энэ тэмдэглэлээс бол байгаа. Гэхдээ Чимэцээ хаан өөрөөр гаргасан тэмдэглэлээс нь ямар байна гэхээр одоо жишээлбэл Японы солонгосын энэ орсон тэмдэглэлээс нь зөвхөн одоо энэ нуглаа ихшгэлгээ байгаа гэсэн байдаг болохоос яг одоо энийг одоо түнхөөр ингэж дамжуулж түнхийг ингэж чэйснээсээ ингэж гаргана гэсэн одоо нөгөө уртын дуул ур чадварын талаас нь гаргасан тэмдэглэгээ бол байхгүй байгаа. Анхудаа бол энийг Чимэцээ хаан энийг гаргасан гэдгийг бол бас маш сайн онцлон тэмдэглэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр яг тэр одоо миний сайн нэгсэн түнхийг яаж гараад чэйсний эндээс гарсан гэдэг нь цоглог гэж ярьж байгаа. Түнхийн цоглог гэж ярьж байгаа тийм ээ. Яг дуул ур чадварын талаас нь гаргаж ирж байгаа энэ тэмдэглэлээс бол маш онцлон тэмдэглэх хэрэгтэй. Энэ бол маш чухал юм байгаамаа гэж түрүүн хэлсэн байна. За одоо ганцхан үг хэлээ тэгээд хурлаа яриа. За баярлалаа. Манай аймагт
одоо хуран эрс судлаач эрдэм шинжилгээнийхээ одоо илтгэлийг танилцуулж байгаа эрдэмтэн судлаач та бүгдэнд нь баярлалаа. За би бол дариг ястан эмэгтэй. За урлаг судлалын магистр, одоо боловсрол судлалын докторантаар суралцж байгаа юм. Залуу судлаач байгаа маань. Тэгээ та бүхний ярианаас миний хувьд бол дариг ястан гэдэг энэ одоо ясны өв соёл болох уртын дуу энэ төл рүү одоо эрдэм шинжилгээнийхээ ажлыг одоо чиглүүлж энэ одоо цантэй цаг хугацаагаа зарцуулсан та бүхнийг хараад үнэхээр бахархаж байна. За дээрээс нь би олон шүний юмнаас одоо дариг ястан бол одоо тийм ч одоо урт хугацаанд байгаагүй сүүл бүрлэн тогтсон ястын юм а гэдэг ийм тодтолыг сонсохдоо миний дотор бол үгүй байхаа. Тэгээ дариг ястан гэдэг бол энэ сайхан уул овоо энэ одоо газар дэлхийн байгаа ийм одоо таатай хүн мал амьдрахад ийм таатай орчин нөхцөлд хүн мал одоо амьдрахгүй зэлүүд газар байсан гэж би боддгоо. Тийм учраас одоо даригчууд бол эрт үеэс одоо энд нутаглаж байсан нь бол одоо та бүхний судалгаанаас бас заримд одоо ингэж нотлогдож батлагдаж байгаад үнэхээр огшиж баярлаж байна. За тэгээд зарим судлаач Батцын ав шиг одоо судалгааны ажлыг бүр сонсоог удаа бүр дотроо бүр өглөө би багш учраас хичээлтэй байсан. Тэг өдөө ойдох цагаа зохицуулаад бүр ингэж яар догдож бүр даригтай илүү өмсөж ирмээр санагдтлаа бүр ингэж огшиж догдолж ирсэн. Тэгээд сонсон илтгэл болгоноос дариг ястан гэдэг дариг ястны өв соёлоор бахархлаа. Та бүхний бас нөр их хөдөлмөрөөр бахархлаа. Та бүхний судалгааны эрдэм шинжилгээний ажил цаашдын ажил амжилт хүсье. За бидний энэ дариг ясны өв соёлыг та бүхэн бас цааш нарийвчлан судлаарай гэж бас чин сэтгэлээсээ хүсэх байна. За бүгдээр энэ өнөөдрийн амар амгалан айлтгая. Би морин хуурч, өрөөж магтаалж, за хөгжмийн зохиолч. За одоо бас уртын дуучнаар давхар сурж байгаа ийм шинэхэн судлаач хүн байна. Тэгээд та бүхний бас гэр бүлд орж ирж байгаадаа маш баяртай. Бүгдэнд нь баяр хүргэе. Тэгээд түрүү бас нэг солонгос судлаач хэллээ шүү дээ. Орон нутагт одоо анх удаага гэж үнэхээр ийм гоё зохион байгуулалттай, ийм сайхан өмнө ийм судлалтайгаа тийм ээ. Тэгээд дуутайгаа, уралдаантайгаа бүх юмтайгаа цогцын хийж байгаа. Би өчтөр манай шавнар бас нөгөө яг нэг хүннүү айлгуугаа сургалтын төв одоо хэдхэн оноод нөгөө тайлбар тоглолтоо хийж байгаа байхгүй юу. Тэгээ би өчтөр нөгөө автобусаар ирж амжаагүй өглөө нөгөө хүмүүстэйгээ бэлтгэл зарласан байсан учраас тэгээ араас нь давхиж ирээ шүн ирээд сая 3 цаг лог хийж ирчээд байж байна. Тэгээд маш их юм та бүхнээсээ суралцах баха. Та бүхэнд бүгдээр нь амжилт хүсье. За гэлээ. За одоо засгийн эрхийг гартаа авсан. За ингээд үг хэлсэн саналаа хэлсэн бүх хүмүүст баярлалаа. Гэхдээ нэг зүйлийг сануулж хэлгээд бол асуулт хариултан дээр асуулт хариултан явна. Санал бол тэр хилцүүлэг дээр явна гэдгийг ойлгоорой. Гэхдээ одоо өдөр болтол ингээд сууж байгаа сая идэвхтэй оролцож байгаад баярлалаа. За одоо ингээд дараагийн одоо хурлын хэсэг рүү оръё. За энэ хурлын хэсэг бол